50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Хамгийн ихний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн өөрсдөө тасалбарыг аль хэдийн авцсан нэвтрүүлгээ хараа сууж байгаах. За, миний дугаар бол угаасаа ойлгомжтой. 0624 гэсэн дугаар байгаа. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр яг энэ машинаас би тасалбараа аваагүй байсан. 6024 гэж гарч ирсэн. 062-ын байрын солигдсон байсан бол би валарж яахгүй. Яг тэр өдөр тасалбараа ерөөсөө аваагүй. Тэгэхээр би бол өнөөдөр тасалбараа авсан. Үзэгч таныг бас тасалбараа авсан байх гэж бодож байна. За ингэ бүгдээрээ хамтдаа 4D-ийн 3, 2, 1-р зэргийн машинуудыг дарааллын дагуу ажиллуулъя. Ингээд хамгийн эхлээд 4D-ийн 3-р зэргийн хонжуурыг тодруулах 40 бөмбөлөг бэлэн. Эндээс бид нэр 4 тоо агуулсан 4 бөмбөлгийг гаргаж ирнэ. За ингээд 40 бөмбөлөг маань уршаа. За үзэгч та бүхэн үндэсний лотерейгоор хэрвээ тоглож байгаа бол борлуулагч нараас яг иймэрхүү хуудас танд харуулах байгаа. Энд та өөрийнхөө хүссэн, өөрийнхөө бодож байгаа аз авчирна гэж бодсон 4 тоог бичээд яг ард талд нь 500-аас дээш төгрөгийн бооцоо тавина. Та яг нэг хуудсан дээр бол 8 хүртэлх хувилбар байж болно. Мэдээж хувилбар болгоны ард тавьсан бооцоо 500-аас дээш төгрөг байх ёстой шүү. За тэгэр эхэлсэн байна. За миний их дээр бол тэг байгаа. Ингээд багчихгүй. Ингээд долларж байгаа. 4. За надаас өөр тэг 4 гэж дугаарлсан тоо бичсэн хүмүүс байвал бүгдөө анхаарлаа хандуулаарай. Дараагийнх нь 2 тоо. Ямар 2 тоо байх нь бүгд хамтдаа харъя. Тэг 4. Дараагийн тоо 6. 6 жоохон оройтч гарч ирлээ миний хувьд. За таны хувьд бол яг таарж гарч ирж иж бас магадгүй ш. За тэг 4, 6. За хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийн тоо хэд байх юм бэ? Хэрвээ таны яг дугаарлсан тэр тоо дугаарынхаа дагуу гараад ирсэн бол танд баяр хүргэе. Яг гэвэл та өөрийнхөө тавьсан бооцоог 4D-ийн 3-р зэргийн хонжуур дээр бол 500 дахин үржүүлж авах юм байна. За энд ямар тоонууд гарсан бэ гэвэл энэ 6 байх ёстой. Энэ 9 байх ёстой. Тэг 4, 6, 9. Тэг 4, 6, 9. Тэг 4, 6, 9. За дараагийн машин. Энэхүү машин бол яг адилхан зарчмаар ажиллана. 40 бөмбөлөг байгаа. Тэгээс 9 хүртэлх. Эндээс мэдээж 4 бөмбөлгийг гаргана. За харин эндээс гарч ирсэн тооны хэрвээ энэ 4 тоо яг таны бүгэлсэн тоо байвал 1000 дахин үржигдэнэ. Хэрвээ та 500 төгрөг тавьсан бол 500 мянга төгрөгт болох нь шүү дээ. За ингээд уршаа. Бөмбөлгнүүд маань бол теннисний бөмбөгтэй тун төстэй. Тэгээд яг энэ дээр бол тоонуудыг бичсэн байгаа. За эхнийх нь 5. За дараагийн энэ хоолонд орцсон байгаа 3 юм уу 8 харагдаад байна. 3 байна. 5, 3. Хэрвээ та 3 гээд бүгэлдсэн байгаа бол санаа зовхгүй 53 гэсэн тоо гарч ирж байна. За 53. Өнөөдөр хин 4D-ийн 2-р зэргийн хонжуур дээр ирэх азтай байх юм тийм ээ. За хопа 3. Дахиад 3 гараад ирлээ. 53. Одоогийн байдлаар 5, 3, 3. 5, 3, 3. 5, 3, 3. Хамгийн сүүлийн бөмбөлөг тэг байна. За 5, 3, 3 тэг. 2-р зэргийн хонжуур. Хэрвээ энэ 5 тоо, энэ 4 тоог яг дарааллын дагуу та бичээд тасалбараа авцсан бөөн баяр хөөр сууж байгаа бол таны тавьсан бооцоо мэдээж 500-аас дээш төгрөг байна гэж бодохоор би хамгийн багаар нь бодож байгаа. 500 мянган төгрөгтэй та авсан байна. За одоо 4D-ийн 1-р зэргийн хонжуур дээр таны тавьсан бооцоо. За ер нь өөр хаач ямар ч бизнес дээр
тавьсан бооцоо 2000 дахин өснө гэж бол байхгүй хаа. За казино мазинод одоо яад юм байгаа. Манад байхгүй болохоор чөтгөр өмнөд байна. Энд тавьсан таны бооцоо 2000 дахин үржигдэнэ. Хэрвээ та 500 төгрөг 54 тоо бичээд ир чинь аз таарад үнэхээр гараад ирэх юм бол сая төгрөгт боллоо шүү. За энэ машин маань жоохон асуудал гарлаа. Энэ машин дээр нэг иймэрхүү асуудал гараад байгаа. Машина түр унтраана. За энэ тоо моо юмд янз бүрийн юм ерөөсө хүрээгүй болохоор зэрэг хард сэрдэх юм байхгүй. За хард сэрдвэл одоо намайг хард сэрдэж болно. За асаалаа. Цэнхэр довч ассан. За 40 мөнгө маань 40 буулаа. Таны ямар нэгэн ийм гацаа ингээд нэг ийм гарахаар зэрэг дээр дооргүй бүгдээр нэг жоохон харддаг мартдаг юм байгаа шүү, тий. За эхнийх нь 1. За ингээд би тоглоомноос гарлаа. Би тоглоомноос гарчлаа. Та тоглоомд байгаа бах. 3 боломж байсан. 3-аа аль нь ч над дээр таарсангүй. За 1-8. Дараагийнх нь 8. Дараагийнх нь хэрвээ 4-ээр тоглох юм бол танд нэг өдөрт 3 боломж байгаа байхгүй. 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1 дугаар зэргийн аль нь дээр нь ч таны тоо гарч магадгүй. Тэгэхээр шанс их өндөртэй гэж одоо би энэ 4-ээр нэгтээ тоглоо да. За 1-8-1. 1-8-1. 4. 1-8-1-4. За ингээд энэ 4-ээс бол нийтдээ 12 бөмбөлгийг гаргаж ирлээ. За 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур бол тэг 4 6 9 байсан. Тэг 4 6 9. Дараагийнх нь бол 2 дугаар зэргээс бол 5 3 3 тэг. За 4-ийн 1 дугаар зэргийн хонжуур 2000 дахин үржигдэх тэр бооцоо бол ийм тооны ард байх нь байна. 1 8 1 4. За ингээд 4-ийн өндөрлөлөө. За харин одоо бүгд хамтдаа 6-ээр тоглоно. За 6-д яадгүй гэвэл нийтдээ энд тэгээс 9 хүртэлх 60 бөмбөлөг байгаа. 6 игнэ бөмбөлөг бүгдөө 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг ингээд 10 бөмбөлөг нэг игнэнд ингээд нийтдээ 60 бөмбөлөг бий. Эндээс 6 гарч ирэх тоогийн та хамгийн гол нь дарааллын дагуу бас таасан байх ёстой шүү. За ингээд зургуулангийн дарааллаад таачих юм бол та 50 сая төгрөг нийцсэн болно. За 60 бөмбөлөг жаруулаа. Доороос агаараар үлэгдээд явж өглөө. Хамгийн ихнийх нь тэг. Хамгийн ихнийх нь тэг. Хамгийн ихнийх нь тэг. За дараагийнх нь юу ах вэ? Зургуулын дарааллын тагуу таана гэдэг бол бас л үнэхээр азтай. Тэр өдрийн одоо од хэмэр хамаг юмд мэдгүй байх та тий. За дараагийнх нь 3. 3. Тэг 3. Хэрвээ та эхний 5 бөмбөлгийг яг дарааллын дагуу тааж чадах юм бол бас шагналтай. Энэ бол хэдэн төгрөг вэ гэвэл сая 500 мянган төгрөгийн шагналтай. Эхний 5 эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг дарааллын дагуу таах юм бол шүү. За эхний 4 болоод сүүлийн 4-ийг дарааллын дагуу таах юм бол та 150 мянган төгрөг олчихно. За эхний 3 бөмбөлөг гараад. За энэ 4 бөмбөлгийг та одоо таацсан байгаа бол 150 мянган төгрөг таны болсон гэсэн. За 8. 5 бөмбөлөг. За яг 8 оролцоод тэг 3 8 4 8 гэсэн 5 тоог бичээд бооцоогоо тавьчихсан бол та бооцоо тавьхгүй шүү дээ. Таацсан байгаа бол за энэ 6 дахь бөмбөлөг 7 л байх шиг байсан да. Тэг 3 8 4 8 7. Тэг 3 8 4 8 7. Энэхүү 6 тоог та дарааллын дагуу бичээд таацсан бол танд үнэхээр баяр хүргэе. Та 50 сая төгрөгт болсон шүү дээ. 50 сая. 50 сая. За, дараагийнх нь бүр өндөр. Би энэ хоёроор 60-ийн болоод нөгөө энэ 42 6 гэдгээр ерөөс тоглоог байгаа. Яагаад ингэхээр одоо болтол 4D дээрээ гэхдээ би өнгөрсөн 7 хоногт 4 тоогоо таасан юм байна л да. За, нэгээс 42 бөмбөлөг, нэгээс 42 хүртэл бүх бөмбөлөг муудаа ийшээ орсон, доороос агаараар үлээгдэж байна. За, энд гарч ирэх тоонуудыг та дарааллын дагуу таах албагүй. Ямар ч байсан гарч ирэх тоог нь таасан бол хангалттай. Эхний 6 бөмбөлгийг зургуулангийн та
гарч ирэх 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр таах юм бол 120 сая төгрөг таних. Гэхдээ яг 120-уулаа танд очихгүй. Та 120 сая төгрөг хойжоод Монгол улсын хууль тогтоомжийн дагуу 40% гинтийн орлогын татвар хонжуурын юу гэдэг тушаана. Тэгэхээр 48 сая төгрөг нь явчихжээ. Гэхдээ санаа зовдгүй. Цаана зөндөө олон сая төгрөг үлдэн шүү дээ. За 13.739. 13.739. Яг таны гар дээр ирэх мөнгө бол 72 сая төгрөг юм лээ л дээ. 72 зүг баха. Биш юм байна. Тийм 72 сая төгрөг. За 72 сая төгрөгөөр чи юу хийж болох вэ? 2 өр байр аав. За лаг машин аав. Өөр яах вэ? Өөр. За тэгээд өстэй 9 шидэ юм авч явахгүй л бид. За 13 7 39 10 29. 13 7 39 10 29. За яг энэ 6 бөмбөлгийг зургуулынгийн дараалал харгалзахгүйгээр таацсан бөглөсөн байгаа тань баяр хүргэе. 120 сая төгрөг таних. За хамгийн сүүлийн бөмбөлөг бол бонус бөмбөлөг байгаа. Бонус бөмбөлөг 2. Бонус бөмбөлөг 2. За ингээд 120 саяын жакпот очих боломжтой машин маань ажилла дууслаа. 7 бөмбөлөг долуулаа гарч ирсэн. За эхнээс нь дурдъя. 13 7 39 10 29 26. За энэ хоёр гисэн бөмбөлгийг оролцуулахгүйгээр энэхүү 6 бөмбөлгийг та дараалал харгалзахгүйгээр яг энэ 6 бөмбөлгийг зургуулынгийн тааж бөглсөн болвол та 120 сая төгрөгийн эзэн. За 2 гэсэн энэ бонус бөмбөлгийг оролцуулахаар бас дотроо гой хувилбарууд байгаа. Тэгээ хувилбарын дэлгэрэнгүй та бүхэн Facebook дээрээс манай цахим хуудаснаас мөн дээрээс нь лавлах хуудасаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. За ингээд баяртай сайхан амарцгаагаараа баярлалаа анхаарал тавьсан. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongoлийн үндэсний дотроо. Та ирдэ 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Хади 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.